Анх дөнгөж гарсан дээр одоо Mercedes-Benz S-Class болон BMW 792-ыг борлуулалтаараа сандаргаж дэлхийн ертөнцийн седан лакшери англи машин ямархуу байх ёстой чиг хандлагыг хүртэл тодорхойлж исэн Lexus-ийн хамгийн том, хамгийн ганган седан болох LS-ийн тухай шинэхэн булангаараа хамтдаа сонирхъя. Daily Drive-т тавтай баярлалаа. Lexus хамгийн анх 1990 онд LS 400 хэмээх загвараа LS дээр гаргаж ирсэн байдаг. Энийг ёсондоо Америкийн зах зээл дээр байгаа одоо BMW, Mercedes-Benz S-Class, Cadillac гэт одоо мангасуудтай өсөлтөөр цоо шин өөр тожид ерөөсөө Toyota-гийн ямар ч машин дээр ашиглаж байгаагүй явах үед ингээд мотор хорог битийг суурлуулад өөрсдийн бүх зүрх сэтгэлээ зориулсны үндсэн дээр Lexus LS 400 гэдэг машин хорвоо ертөнцийн дээр нэмэлж ирсэн. Энэ нэрийг хүртэл одоо Lexus-ийн ерөнхийдөө хамгийн анхны машин чинь Lexus LS байхгүй. Тэнгүүд Lexus гэдэг нэрийг бүр тухайн үедээ яг гаргаж ирж байсан гэсэн үг. Гэхдээ энэ чинь мэдээж юуч бодлого бол хийгээгүй. Эхлээд бүр Японы одоо Lexus-ийн багийнхан очоод Америкийн зах зээлийг судлаад Америкчууд ер нь яг юу ундг юм бэ? Лакшери машин гэж ямархуу байдаг юм байна гэдгийг нэг сарын хугацаанд бүтэн багтайгаа очиж тэр дунд нь амьдарч хүмүүсийн амьдралын хэв маягийг судалсны дараагаар Lexus LS 400-га бүтээж гаргаж ирсэн байдаг. Харин нээлттэй хийсэн эхний жилдээ 46,000 гаруй Lexus-ийнхаа урьдчилсан захиалгыг авсан. 2 дахь жилээсээ ихсүүлээд борлуулалтаараа BMW, Benz, Cadillac гэх машинуудыг тэргүүлээд ихсэн. Тэднээс доогуур арай хямд үнэтэй мөртлөө тэднээс илүү тансаг, илүү намблаг зөөлөн, илүү хүчтэй ч гэдэг юм уу. Тийм илүү загварын хувьд ч гэсэн илүү шинэлэг юм гайхалтай бүтээгдэхүүн болж гарч ирж байсан учраас тэнд байсан S-Class-ын борлуулалт хүртэл буурсан. S-Class бүр өөрийнхөө үнийг одоо base буюу хамгийн доод үнэ 10% хүртэл буулгасан. BMW бүр гомдол хүртэл гаргангаа алдчихсан. Эдгээр ямар ч ашиг хийхгүй одоо ийм төрлийн машиныг ийм хямд үнээр зарах боломжгүй гэж бүр буруутгах гэж үзэжсэн. Cadillac бүр аргаа бараад нэг ширхгийг өөртөө худалдаж аваад бүтэн бүр юу ч үгүй задлалц одоо судалгааны зорилгоор худалдаж авсан гэсэн үг байхгүй. Бүтэн задлж үдсэнгүүтээ манай үйлдвэрлэлийн явц ийм машин хийх боломжгүй байна гэсэн дүгнэлтэнд хүртэл хүрж исэн байт юм лээ. Тэгэхээр Lexus LS бол Lexus-ийн хамгийн анхны бөгөөд хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн одоо нэг гэж авдаг. Нэг өсөндөө одоо мэддэг хүмүүс нь мэдэндээ суудлын 570 гэж нэрлэгддэг. Ягаад гэх юм бол явдлын хувьд маш зөөлөн, маш намблаг яг унаад бариад явж байхад бол үнэхээр ингээд яг үндэ бас бариад явж байхын сонирн биш. Хойтлын суудал дээр нам байгаад боосын суудал дээр нь чив чимээгүй орчинд машинаа мэдрээд машинаа бүр ойлгоод машиныхаа өнцөг булан дитэйл бүрээс нь кайф авч ундаг тийм хүмүүст зориулагдсан машин. Түншний хувьд ярих юм бол биш үү? Би бол яг хуу Bentley, Rolls-Royce гэх юм уу тиймэрхүү төрлийн машин бол унж үзээгүй. Гэхдээ Bentley, Rolls-Royce унж ирсэн хүн Lexus LS 600 унангуудаа яг тэд нартай адилхан бит өмчтэй байна гэж хэлж ирсэн. Тэгэхээр Lexus-ийн нэг ёсондоо бүрийн сувд шиг, шигтгээ шиг хүн болгоны нэг мэдээд ийдгүү. LS гингүүд ер нь хүмүүс яг нэг машин мэддэггүй хүн бол зүгээр Lexus-ийн нэг суудлын седан машин байна л гэж боддог бол яг үндэ цаана асар их гурван шингэсэн Япончуудын зүрх сэтгэл шингэсэн гайхалтай бүтээл байсаар ирсэн байдаг. Тийм ч учраас S-Class-тай BMW-тэй өрсөлдсөөр ирсэн. Ихтэй нэг том ялгаа нэх юм бол нэг одоо зүүн тал гэсэн үг. Хүн болгоны анхаарлыг татдаг. Хүн бол нэг хитрхи юм гялтайсэн ч гэдэг юм уу, хитрхи хүний анхаарлыг татцгооч, хитрхи өнгөлөг, хитрхи дэгчин биш. Яг нэг тийм хүний анхаарлыг татдаг, хүний хараанд байхыг хүсдэг хүмүүс зориулсан бүх юм нэг тийм. Яг ороо суусан хойноо ойлгодог. Яг анханасаа яг гаднаасаа хүртэл загвар дизайн ер нь даруухан талдаа шүү дээ. Яг Benz-тэй харьцуулах ч юм уу, BMW-тэй харьцуулах юм бол нэлээд даруухан мөртлөө яг ороо суусны дараа, унаад явсны дараа энэ бол нэлээд өөр төвшний машин байна гэдгийг бол шууд мэдрүүлж чаддаг. Тийм л гайхалтай нэг өстөө бүтээл гэсэн үг. Тэгээд ханган юм шиг биш мөртлөө эргээд яг адилхан мэдрэмжийг төрүүлж идэг, адилхан нэр хүндийн баталгаа болж чадчихдаг. Хэлээс юм. Нэг тийм онцлогтой. Тэгээд машины өөрийнх нь нөгөө жин энэ чинь баг 2300-аад 2 тонн 300 кг гэсэн тоглоом биш шүү дээ.
маш хүнджинтэй учраас маш намблаггүй явдалтай. Тэгээд хөдөлгүүрийн хувьд гэх юм бол ерөнхийдөө яг энэ дөрөвдүгүүрийнх 2006 оноос эхэлж үйлдвэрлэж эхэлсэн байдаг. 4600 V8 бензин хөдөлгүүр болон 5000 V8 хайбрид гэсэн хоёр төрлийн сонголттой гардаг. Өнөөдөр энэ оруулж байгаа манай машин болохоор LS600 HL буюу бүр энгийнээсээ илүү том long хувилбар нэг байна. Long wheel base. Тэгэхээр бүр илүү энгийн одоо LS зүгээр энгийн long биш энгийнийгээ бодох юм бол явдал нь бүр илүү гоё гэсэн үг. Тэгээд 2.3 тонн жинтэй тэгсэн мөртлөө хөдөлгүүр нь 430 орчим морины хүч бол гаргаж байгаа учраас энэ том бие ямар ч түүртэлгүй, ямар нэг саадгүй бүр явж байгаа нь ч мэдэгдэхэрүү хэмжээний юм гайхалтай авч явж чаддаг. Тэгээ хайбрид болоод ирэхээр бүр нөгөө дуу мэдэгдэхэр болчихж байгаа юм л та. Бүр нөгөө чих амарч байгаа юм шиг. Та бүгд намайг хэрэг тогтмол үздэг бол намайг хайбрид машин ер нь дургу гэдгийг бол мэдчихэж байгаа. Гэхдээ LS дээр бол тэгж чадахгүй. Ягаад гэх юм бол LS их тийм бруталны характер гэдэг юм уу тийм юм мэдрүүлэх тийм зорилготой анхнаасаа ч тийм биш байв. Зүгээр л тайван, амар амгалан, амралт кайф, чимээгүй байдал, амблаг, явдал, их мэтэрээ том зайч гэдэг юм уу, чанартай хийц гэдэг ч юм уу. Тэр болгоныг л өөртөө шингээж гарч ирсэн байдаг болохоор хайбрид нь баг илүү зөгчиж, илүү бүр тийм амралтын байдалтай жинхэнэ лакшри англи руу оруулах чадхаар хэмжээний тийм гоё болсон. Гэтэ яг хайбрид боллоо гэдэг чинь бас нэг гонхтой бол биш. 400 хэдэн мөрний хүч. Тэгээ хамгийн гол нь хамар доорчин V8 гэдэг хөдөлгүүр явж байгаа учраас зүр сэтгэлийг бол нэлээд бүлэглүүлж байдаг. Явж байгаа нь бол өстой мэдэгдэхгүй үйлдвэрлэх юм байна. Тэгээ нөгөө нэг хайбрид машинууд чинь одоо V6 дээр ч юм уу, 6 4 дээр ч юм уу хайбрид болон ECU-тэй хороо тавигдаад ирэхээр нэг тийм нэгний хэвийн л дугардаг шүү дээ. Тэнгүүд мань машиныг болохоор аргагүй V8 гэж цаанаа нөгөө V8-ийн хөнгөнсөн дуун хайбрид болсон гисэн хэдий ч сонсогдож чихэнд бол мэдрэгдэж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ яалтч бас хамар доорчин V8 хөдөлгүүр явж ийн гэдэг бол бас LS-ийг нэг гайхалтай болгож байгаа зүйлүүд юм бол нэг ялч юм. Юусе яг л хөвж байгаа юм шиг. Замын одоо элдв нэг саад дотгор овн мовонг бол нэг сүртэй мэдрээд байгаа юм бол байхгүй. Тэгээ салхины чимээ гэдэг ойлголт бол ерөөсөө байхгүй. Салон хятнах гэдэг ойлголт бол ерөөсөө байхгүй. Ер нь бол зүгээр л юу ч бодохгүй ядгаага тайлангаа сайхан нам байгаал явж явах зөрөлтэй. Гэтэ нөгөө байн одоо ер нь бол элэс унчаад бас хамаа намаа гიშгэж мишгээл ухс сэтэл дараад байхад бол жоохон зохимжгүй төрлийн машин. Тэгэхээр ер нь бол яг нэг залуугаараа байгаа хүмүүст гэх юм уу жоохон тохиромжгүй байх. Яг нэг гоё наснам суугаад нэг 40 нас 50 нас руу төгчөө хүн авч унаад дуглах үедээ дуглаад холын замдаа гიშгэх үедээ гიშгэх юм бол тэрэн дээр бол маш гоё вариант болж чадна. Тэгээ нөгөө ер нь энэ хүчтэй машинуудын нэг дунд нөгөө зам хороох гэдэг ойлголт байдаг шүү дээ. Замыг бол маш сайн хороохоор. Ягаад гэх юм бол зам хороод байхын тулд яах ёстой гэдэг вэхээр чимээ баг мэдэрдэг байх ёстой, моторч хүчтэй байх ёстой, явдал зүүлэн байх ёстой, донцлогоо мэдэрдэг байх ёстой. Нэг ёсондоо яг л суудлын 5 тал, тий 5 7 үзсэн хүмүүс бол мэдж байгаа 5 тал шулуундаа яаж явдаг вүлээ. Ямар амар мэдрэлгүй явдаг вүлээ тий. Тэрнтэй л адилхан. Бас нөгөө 5 талтай адилхан амортизатор нөгөө хин амортизатортай өндөрсгөж намсгад юм билээ. Тэгэхээр утгаараа л суудлын 5 тал болчихж байна гэсэн үг л дээ. За яг зогсож байгаад 0-100 хүртэл хайлт гიშгэж үздэг. За спорт эстэй хийцэн байна. Ингээл 100 юм байна л да. 2.3 тонн жинтэй ихэд бол түүртэхгүй л авч явж байна. Хаа зүгж явахдаа хүртэл ингээ хоошоо савуулж байгаа нь хүртэл нэг тийм зөөлөн яг л нэг том джипнүүд ингээ нэг тоором згшгээл болоод жоо хаа зөнгөний ингээд нэг анхаад идэв штэ. Яг тэрнтэй адилхан. Яг тийм нэг седаны характер харьцангуй бага. Илүү нэг том машин унтсан юм шиг. Илүү том SUV төвшний мэдрэмж явж явахд бол их төгөлгөр. Тэгээ угаасаа ер нь бол нэг гიშих бас нэг сонирн биш. Заавал хаа зүгээр орилуулж чарлуулаад авах ямар шаардлага байхгүй. Машиныг чинь үндсэн зорилгоос бол зөрчнө гэсэн үг. Тэгэхээр машиныхаа яг үндсэн зорилгоо ойлгодог байх хэрэгтэй. Чамайг ерөөсөө бүүвэлж, тэгээ инхрийлж маш таатай, стрессгүй байлгах л зорилттойгоор бүтээгдсэн гэдэг учраас энэ талаас нь бас яг ойлгож хардаг байх хэрэгтэй гэсэн үг.
За уртлын салууны опшнгуудыг ер нь товчхон танилцуулчих гэж бодлоо. За нэг гоё дандаа таалагдаад байгаа юм нь ямар нэг точ скрины ч юм уу тийм балан шийдэл байхгүй. Бүх товчлуур ерөөсөө бүгд ямар нэг эргүүлдэг эсвэл дардаг яг ийм физикал төрлийн товчлуурууд гэсэн үг. За тэгээ бүх юм нь гол нь автомат нөгөө уртлынхаа хойдлогоо цонх мох хөшиг мөшиг нээж хаах ч гэдэг юм уу. Суудлын тохиргоо бүгд энэ дээрээ байрлсан. За тэгээ амортизатораа нөгөө машинаа өндөрлөж намсгах товчны хүртэл энэ дээр байрлаж байгаа. За тэгээд нөгөө бусад үндсэн опшнгууд болох суудал сануулагч, суудал халагч, өрүүл халагч, тол халагч, цагаан зураас мэдрэгч, нөгөө blind spot мэдрэгч буюу хажууд чинь зэрэгтэж байгаа машиныг толон дээрээ харуулдаг гэдэг юм уу. Тэгээ night visionтэй. За тэгээд нөгөө юу маань парны тохируулын градус маань дижитал мөртлөө ингээд дээшээ доошоо шилжиж байгаа юм шиг тийм бас юм сонирхолтой шийдэлтэйгээр бас харуулдаг. Тэгээ traction control-ын товчлуур, өрүүл дээр бас бүх мэдээллийг өгөх товчлуурууд, авто хоолттой юм бэлээ нөгөө түвжрэл дунд санамсаргүй тоорсоос хүлээ авчих юм бол машин ч урагшаа явахгүй ч гэдэг юм уу. Гэх мэт ер нь бол бүх төрлийн опшн байгаа. Тэгээ дээдлийн агаал лүктэй мэдээж салууны детейл бол ямар ч яриад их юм байхгүй, маш чанартай хийцтэй, маш чанартай зузаан арьс, дүүб. Тэгээд энэ миний унш судалсаар яг энэ өрүүлийн дүүб мөв бол яг оригинал мод гэж явдаг юм билээ. Тэгээд энэ нь long version болчихж байгаа учраас нэг сонирхолтой юм нь Land Cruiser 300-аас 16 см урт. LX 600-аас 6 см урт буюу нэлээд дангар урт машин шүү. Тэгэхээр хэмжээ бол ойлгомжтой баг. Тэгээд тэнхлэг хоорондын угаасаа зай холдох тусам машины явдал хүртэл маш гоё болдог гэх мэтчлэн. Тэгээд бүх хаалгаас сордог, багажаас сордог гэх мэт. Ер нь яриад байвал нэлээд юм байдаг. Ямарваа нэг машины чанар ер нь хаалгыг онгойлгоход илтвэдэг. Тэгмээ LS-ийн хаалгыг онгойлгоход үзэнгүүт хаалга нь маш хүнд талтай. Яагаад гэх юм бол түүний битүүмж ашиглаж байгаа материал бүгд маш сайн хийцтэй, маш их хэмжээгээр битүүмжний материал дулаалга хийж өгсөн учраас хаалга бол хаагч нэгдсэн хүртэл мангар хүнд гэдэг нь бол мэдрэгдэх. Тэгээд мэдээж баргийн Lexus-т байдаг ховор зүйл бол хаалга сорох бүгд. Багажны зай бас ямар хуу болгож сонир санагдчих магадгүй. Гэхдээ багажн дээр яг нэг дутагдaltaй тал нь их юм бол хайбрид учраас хойд суудлынхаа хойдол битүү том дангар батарейд ороод ирчихдэг. Тэгэхээр хайбрид машины багаж заавал хүнийгдээд хэлдэг. Бензин нь бол мэдээж маш том багажтай. Гэхдээ хайбрид бол тэр ингээд одоо юм тэгэлдэд ороод ирчих жоох. Гэхдээ яг харьцангуй бас тийм аим шиг юм бол жижиг юм биш. Нилээн юм бол багтчихаар. Гэхдээ бензинийхаа багажийг бол гүйцэхгүй гэсэн. Ер нь бол яг стандарт гэж шүү дээ багажны талаас. Тэгээд автомат. LS 600-г яг өөрөө барьж явахаас илүү яг хойдлын суудал дээр нь тухлаад явах нь илүү зугаатай, илүү кайфтай байдаг. Тэгээ энэ хойдлын суудалд ингээ ороод ирээ суудсан байхад зай бол ер нь бол нэлээд мунаг талтай. Ер нь бол 570-аас бараг том шимшигс мэдрэмж төрүүлээд байна. Би 570-ыг мартчихад байна л да. Гэхдээ ер нь бол хоёр хүн ингээ яг тусдаа сууд. Энэ бол лонг учраас голдоо юм маш том юм ороод ирж байгаа. Тэгээ урдаа яг энэ уртлын хоёр суудлын голд юм бэлгэстэй болчихж байгаа юм лээ. За тэгээд нэмэлт ер нь опшнгуудаас явж байхдаа бас танилцуулж байгаа явах гэж бодож байна. Зөв н опшн бол маш их байна. Би зарим нэг нь мартчих магадгүй. За ингээд эхнээсээ эхлүүлэх юм бол одоо ингээд уртлын суудал маань бүр тэр чигтээ урагшаа сунж өгөөд одоо миний хөл бүр ингээд би бараг хөлөө ингээд урагшаа жийцсэн байхад тулгааргүй хэмжээнд очиж болж байгаа байхгүй. Одоо ингээд миний суудал өөрөө уртлын суудал намсангуудаа цаашаа ороод өгөнгүүтээ энэ суудал маань илүү юм бүр юм хөвцсөн байдалтай болоод ирж байна. Тэнгүүд энэ хойно сууж байгаа хүн бүр ямар ч тулсан юм байхгүй бүр хүснээрээ одоо унтнуу, хөвтнүү те. Тийм амар тухтай чөлөөтэй сууж болохоор ер нь хамаг юм нь автомат. Одоо ерөөсө хөшиг хааж нээхээс ихсүүлээд тэгээд одоо суудлын тохиргоо одоо юу гэдэг энэ машинд ерөөсө автомат авто гэдэг товчлуураас их юм байхгүй гэсэн үг. За тэгээд хойдлын суудлаа хүртэл бүр сануулдаг. Хойдлын хаалган дээр 2 спикертэй. Салууны ер нь хийцийг бол та бүгд баг хилүүлтгүүл мэдж байгаа. Ингээл хүрээл бариад гараад тавьсан газар хүрсэн болгон үхрийн шиг хатуу байсаар хийгдсэн. Хизээч урагдаж халзархааргүй. Тэгээ мөн маш тав тухтай, итгэлтэй тийм мэдрэмж төрүүлэхээр. Тэгээ энэ чинь бол long wheelbase болчихж байгаа учраас за нийт 19 шиг спикертэй гэдэг. Тэнгүүтээ энэ миний яг энэ толгоон дээр таазан дээр хүртэл нэг спикер байж ах жишээ. Тэнгүүтээ одоо энэ ингээ бариул чинь ер нь бол ингээл машин болгоны энэ хойдлын бариул бол зүгээр юм цэвэр юм цулгуу пиавер байдаг бол бариулан дээрээ хүртэл энэ модон дүүбэн оруулга оруулж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөө детейл үнцэг булан бүрээс одоо тийм чанарыг тав тухыг зорчигчтой мэдүүлэхээр. За тэгээ мэдээж нөгөө массажны суудал бол мэдээж байгаа. Тэгээ массажны сонголтууд нь тэгээ бас энэ хажуу талдаа
хар мянган товчлууртай байх жишээний хөгжмөө мэдээж удирдна, кондишнер мэдээж удирдна, суудлаа хүснээрээ удирдна. Энэ хойдлоос гарч ирж байгаа дэр нь хүртэл автоматар дээшээ доошоо болдог. Одоо бид тэр товчлуурын баг сүлдээ яг аль нь вэ гэдгийг санахаа болоод. За тэгээ спикерний дууралтан дээр бол үнэхээр яриад байх юм байхгүй. Бас нэг онцлог нь нөгөө хүний биеийнхаа орж ир суусан хүнийхээ биеийн дулааныг мэдрээд тэрэндээ тохирсноор автоматар паараа үлээдэг. Автоматар паарынхаа градусыг хүртэл тохируулдаг байх жишээ нь. Тэгээ ингээ яг суугаад явж хахад ер нь бол ингээ үнэхээр яг хамаарлтын байдалтай. Яг машинд суугаад байна уу эсвэл яг гэрийнхаа буудан дотор яваад байна уу гэдгийг бас жоохон ялгахаа байх гэж байна л да. Уртлын суудлынх нь дэр нь хүртэл ингээ бүр доошоо буугаад өчөж байгаа учраас би одоо хойно сууж байгаа мөртлөө уртлыгаа цонх ингээл цэлгэрээр жолооч молооч юутэй хэтэн ингээл хараад ажиллаад явж байгаа жишээ. Аргагүй Lexus-ийн одоо Benz-тэй, BMW-тэй, Cadillac-тэй өрсөлдөхөөр гаргасан гэхээр аргагүй бүх зүрхсэтгэлээ зориулсан машины өнцөг булан бүрээсээ мэдэрч болохоор байгаа байхгүй. Дуу тусгаарлалт, битүүнж, явдал, тэгээд энэ том зай, тэгээд дөрвөн дугуй хөтлөгчтэй зас шавар хоёрын хооронд юм дээр бүх саяад шарваад ахааргүй шаардлагатай дөрвөн дугуй нь ажиллаад асуудалгүй гараа явцдаг. Тэгээд тулаад ах газар мазар ямар нэг довонтой замаар явхаар болох юм бол кузов өндөрлж байгаа бол гар явчих чинь. Тэгээ энэ голын хайрцаг майрцаг хүртэл мунаг том. Их мэтлээ ер нь бол зүгээр ингээд сайхан амраал одоо ажил яриад эсвэл ингээд за гол нь их ажил хийхээс илүү бас гэр бүлийнхаа одоо хүүхдтэй их ч гэдэг юм уу те хойтлолтой хүүхдээ суулгацсан муулгацсан найз цаашаа тээвэрлээд явж байхад бүр ингээд маш гоё тийм аюулгүй мэдрэмж төрүүлэхээр. Тэгээ мэдээж нөгөө safety үнэлгээ нь бол тулцсан л байдаг юм л л дээ. Тэгээ airbag-ны тоо моо бол яриад байгаа юм бол дуусахгүй. Тийм л маш найдвартай одоо ямар ч тохиолдолд эзнээл одоо аюулгүй гэсэн мэнд аваад гарах хэмжээний тийм төрлийн машин болж таардаг. Одоо хийцч вэ, салоны detailч вэ, битүүмч вэ те бүгд л ерөөсө luxury машинтай одоо Rolls-Royce, Bentley-тэй зэрэгцгэр хэмжээний хийж хэлчих юм бол нөгөө Rolls-Royce, Bentley ундаг хүмүүс хөхнөд нь бол хүрч таарна. Гэхдээ яалч унж үдсэн хүн нь мэддэг хүн нь адилхан байна гэдэг байхгүй. Яг яг салоны материал нь Bentley яг бол нэлээд эвгүй материалтай байдаг гэсэн. Bentley-г арай гүйцэхгүй байна. Гэхдээ бусдаа нь бол өсөлтнө бол гээл хэлчихлээ л дээ. Тэгэхээр Lexus-ийн яг LS гэдэг загвар бол яг л хатганд үлдсэн эрдэнэ гэдэг шиг тийм амир боломжийн үнэтэй гол нь. Одоо яг Монголд одоо ингээл орж ирсэн те Японд гайгүй гүйлтэнүүдийг бид нар маш боломжийн үнээр маш гайхалтай дээд түвшний luxury мэдрэмжийг авч болохоор байгаа байхгүй. Тэгээ мэдээж машин өөрөө найдвартай гэвэл энэ дээр бас би олон юм ярих шаардлагагүй. Яг юм бол энэ чинь Lexus Toyota-гийн luxury брэнд Lexus-ийн машин ямар чанартай байлээ? Lexus-ийн машин ямар олон жил болдог вүлээ? Lexus-ийн машин 400-500 мянган км хүртэл ямар ч асуудалгүй явдгийг хүн болгоно мэдэн шүү дээ. Гол нь сервисэл цаг тухайд хийж чадаад байвал. Тэгэхээр бүх талаараа хүний хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна маш тийм нууцлагдмал нэг шиг гэдэг юм уу те маш тийм даруухан хүний хил ам хүний нүдэнд өртөөд байхааргүй цагаан хил амнаас холж гэдэг юм. Тийм гайхалтай бүх зүйлийг нэг дор одоо шигтгэж чаддаг. Нэг өсөндөө их ухаалаг, их хашир хүний сонголт байх болов даа гэж хараад байна. Би одоо ингээд нөгөө энэ массажны суудлын турш үзэх гээд ажиллуулсан явж байгаа байхгүй. Тэнгүүд суудлын ингээд бүхэлдээ чичрээд хойтлоос ингээд яг нэг хүн ингээд гараараа яг нурууны доотлоос гисүүлээд ингээд дээшээ хүртэл ингээд нэг нэгээрээ ингээд ухаад байгаа байхгүй зөөлөн. Яг тэрнтэй адилхан тийм. Тэгээ машиндаа байнга ингээд массаж хийгээл амраал, тайвшраал явж явах тийм боломжтой юм. Тэгээ массажны энэ бас нэлийн хэдэн сонголтуудтай юм. Би бас зарим нэг сайн ойлгохгүй. Би энэ автомат дээр нь бол тавьчихад байна. Яг механикаараа сонголт хийдэг юм байна. Тэгээд яг ямар ч чичирхийллийнхаа бүр нөгөө хүч мөчийг хүртэл сонгодог юм байна л да. Массажны хурд мурдыг. Яг л хойноос ингээд хүн ингээд нэг бүрслээ ингээд нухаж өгч байгаа юм шиг. Тийм мэдрэмжийг төрүүлж байна. Тэгэхээр өнөөдрийн Daily Drive булангийн маань Lexus LS-ийн тухай нэг иймэрхүү байлаа. Lexus LS-ийн хамгийн гол онцлог төр зүүн шинж чанар бол бусдын анхаарлын төвд байхыг хүсдэггүй. Бусдын анхаарал сонирхлыг нэг татаад байхыг хүсдэггүй мөртлөө ялгаагүй тэр ганган luxury байдлыг мэдрүүлдэг, ялгаагүй тэр явдал тав тух нэр хүндийн илэрхийлэл болж чаддаг нэг тийм өөрийн гэсэн характертай байдаг. Одоо яг герман өрсөлдөгчдөөсөө харьцуулах юм бол маш даруухан хэрнээ ялгаагүй өөх мэдрэмж, нэр төр, характер шиг юм уу тэр талаараа маш гоё тийм мэдрэмжийг бол
төрүүлж чадчихдаг. Ер нь бол хүнийгс жоохон нуугдсан байдалтай, жоохон юм даруухан байдалтай хүмүүс унахад бол маш гоё сонголт болдог. Тэгэхээр энэ машиныг сонирхож байгаа хүн байх юм бол манайх руу холбогдоорой. Мөн дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.